Би ер нь яах гэж чамтай учрав. Ганцхан чи л надтай үлдчихвэл миний дотоод юм шиг дундуур юм шиг сэтгэл дүүрэх гээд байх. Ганцхан чи л над дээр ирчихвэл миний хоосон хүндий болсон мэдрэмж минь айрлах гээд байх юм. Одоо надад ганцхан чи л хэрэгтэй байна. Цээжний голд нэг юм хүндүүр оргиод чиний инээсэн төрх, чиний дуу хоолой, чиний хэлсэн үгс ер нь чи л бүхэлдээ миний дотор эргэлдээд байна. Чамаас өөр юу ч надад сонирн биш санагдаад би ер нь чамд яагаад ингэтлээ их дурлчих вэ? Би хизээч чамд ийм их тассанаа мэдэхгүй байна. Эсвэл би ганцхан чамтай уулзчих бол, эсвэл чи над руу ганцхан зурвас илээж хвэл би яг л жаахан охин шиг хөөрж догдлох гээд байна. Дурлал гэдэг нь энэ юм болов уу? Эсвэл төвчгээргүй юм хэцүү байдаг юм болов уу? Эсвэл надад л ийм хэцүү дурлал хүрээд ирсэн юм болов уу? Өөрийгөө ч ойлгохгүй байна. Өөрийн мэдлгүй нүд нулимсаар дүүрч байна. Юу ч болоогүй юм шиг, юунд ч санаа зовоогүй юм шиг, чамайг би хизээж санаагүй юм шиг, чамаар би дутаагүй юм шиг, асар их зүйлийг тээж яваа сэтгэлийг минь асгартлаа хизээ болох юм болов. Ятарч байна. Яагачгүй юм шиг, ямар ч асуудал надад байхгүй юм шиг, дотроо би шаналаагүй юм шиг, дэрээ нортлоо уйлаагүй юм шиг, ирэн байхаа гэж хүлээсэн зүрх бороо шиг хизээ асгарах юм болов. Хэрвээ би чимээ аниргүй алга болоод өгчих бол чи намайг ханаас хаа мэдгүй тэр хартаа чи бид хоёр тэмч татна биш бэ? Тэсэж чадахгүй ийм их чам татагдаж байхад тэгж чимээгүй болвол хаанаас хаач чи намайг мэдэхгүй байна гэж боддоо.